ойрт кино буулангаа хийгээгүй юм байна. Toy Story-гийн финал харандаа дэвтэр гэж нэг хид юм giveaway нэг сүрт хийгээдсэн шүү дээ. Тэгээд нэг мөсөн хичээл орохдоо төхүүлээ тодруулъя гэж бодсон. Тэр өмнө та нар комент хийсэн байгаа бол айх ямар нэгэн санаа зовох хэрэг байхгүй. 8 сарын 20-ны оройн 8 цагт 20 цагт өөрийнхөө энэ Instagram дээр лайв хийгээд тэгээ шууд ингээ рандомор эзнийг тодруулаад тэгээд өгчих болохоор та бүхэн өөрийгөө ялгч болж байгаа эсхийг Instagram руу ороод шалгах боломжтой байгаа. Одоо болохоор киногоо ярьцгаая. Та хамгийн сүүл тэгээд ямар кино театрт үзвдээ? Би бол өмнөх дугаар дээр ирсэн Hobbs and Shaw-го бол ямар ч ийсэн үзсэн. Hobbs and Shaw бол яг л миний хэлснээр мэдээж панаалтай. Тэгтээ зүгээр тэр панаалнаас нь кайф авсаар агаад гарч ирсэн. Бүр ингээд цус хөөргөд бүр нэг үзэлцмээр санагдаад бүр ингээд булчинтай олмоор санагдаад бүр баах юм болж байгаад гарч ирсэн байдیں۔ Ер нь бол яг ингээд Rocky-ийн киног үзэхээр ингээд яг тухайн үед нэг амар булчинтай ийм том битэй ийм хүн болъё доо гэж бодож байгаа л тэгэл мартчихна. Ингээд энэ удаагийн кино буулан дээр ярих кино бол 8 сарын 23-нд Монголд нээлттэй хийх гэж байгаа. Once Upon a Time in Hollywood буюу Hollywoodд нэг удаа гэд орчуулагдах тэр киноны талаар хэдүүл ярих гэж байна. So you still with Rick, huh? За энэ киноны трейлерыг юм уу постерыг хараад хамгийн түрүүнд санаанд орж ирэх зүйл бол энэ киноны хоёр гол дүрүүд нь зүгээр Titanic-ийн Джек байдаг нацаа. Нэг нь Titanic-ийн Джек буюу Leonardo DiCaprio. Нөгөөх нь болохоор бүр ингээд октоодын гүсэмжид ах бүр Brad Pitt хоёр ингээд нэг кинонд хоёулаа гол дүр бүтээсэн байдаг нацаа. За энэ хоёр ч яг угаасаа дэлхийд алдартай ингээд жүжигчд байгаа шүү дээ. Тэнгүүт энэ хоёроос гадна энэ киног аварж байгаа нэг зүйл бол авч явж байгаа нэг зүйл бол энэ киноны найруулагч буюу Quentin Tarantino. Одоо чинь ихэнх үзэгчд юм уу эсвэл октод ч юм уу те ихэнх жирийн үзэгчд энэ киног одоо юунаас болж үзэх юм бэ гэх юм бол мэдээж хоёр гол дүрээс нь болж үзэх л байх л да. Тэнгүүт яг кино сонирхдаг яг кинонд ингээ хайртай хүмүүс бол энэ киног юунаас нь болж үзэх юм бол найруулагчаас нь болж үзэх юм байна. Та нарт энэ юун найруулагч юу болоод байгаа юм бэ гэж бодож явах юм бол энэ Quentin Tarantino гэдэг найруулагч нь бол ер нь дэлхий дээр хамгийн алдартай, хамгийн шилдэг найруулагчдын нэг гэж зүгээр тарих махандаа ингээ шингээгээд авчих. Гэтэ хэрвээ та бүхэн мэдтгүү бол шүү дээ. Одоо нэг монголчуудын зүрх сэтгэлд үлдсэн кино байдаг шүү дээ. Titanic ч юм уу, Avatar ч юм уу те. Тиймэрхүү кинонууд бол яг энэ найруулагчийн хувьд бол бараг мэдгүй. Би миний хувьд бол баг байхгүй зэ. Тийм зүрх сэтгэлд үлдсэн кино зүгээр л кинонуудыг мэднэ. За киног нэг анх удаа үзэж байгаа хүмүүст бол ингээл битүү цус нүж тэгээд юу болоод байгаа нь ойлгохдохгүй ингээл баахан л юм гардыг байна л да. Тэгээд яг кино шүүмжлэгч ч юм уу те ингээд оноо өгдөг ч юм уу. Яг ингээд киног шимтэж үздэг урлаг талаас нь үздэг хүмүүсийн хувьд бол яг энэ Quentin Tarantino гэдэг найруулагч бол бараг л номер 1 найруулагч юм байна л да. Цуснууж байн гардаг. Тэгээд ингээд бусад найруулагчдын кинонуудтай харьцуулах юм бол нэг өвөрмөц нэг хүм гол дүрийн хүмүүс нэг юм ярьдгүй ч юм уу те ингээд дүрээ илэрхийлэх санаа нь яриагаараа биш одоо жишээ нь үйл хөдлөлөөр ч үт юм те ер нь л нэг тийм өөр байдаг гэж ярьдсан байна. Би бол яг үндэ бас нэг олон киногийн үл үзэж байгаагүй нэг хоёр киногийн л мэдгийм байна зүгээр. Quentin Tarantino гэдэг нэрийн дандаа хэлээд харж байгаа ядаргаатай юм те. Цаашдаа зүгээр Tarantino ах гэд дуудаад хэдүүлээ. Явцгаая. Tarantino ах бол багтаа хичээлдээ бол бүр 0 зөө. Одоо бүр 0-ийн ноон тиг зөө. Тэгээ бүр ингээд шүлэг мүлэг цээжлэх эсвэл ингээд тоомоо бодох тал дээр бүр ингээд яагаад ч болдгүй хүн байсан юм хүүхд байсан юм байна л да. Мань ахад бол яг нэг л чадвар байсан юм байна зөө. Тэр чадвар нь болохоор хин ямар кинонд тоглосон, тэр кинон дээр ямар үйл явдал гардаг, тэр киног хэн найруулсан ингээд киноны талаар ах юмыг бол бүр нэгэнгүү бүр ингээд бүгдийн цээжлэх тийм авьяастай байсан юм л да. Цээжлэгч яг ингээд тогтоочдөг. Жаахан том болоод ирсэн чи өөрөө нэг кино хийчмээр ч юм шигтэй өөрөө кино хийж үзмээр ч юм шиг санагдаал те. За ер нь би ингээд 1-ээс 5 дахь хооронд ажил хийгээд тэгээд 5 дахьт нь камер түрээслээд хагасаа бүтээсэнд нь киногаа хийх гэж оролдчиход нэгд өдөр нь буцааж нөгөө нэг камера өгөөд тэгээд ажилдаа орё гэдэг нэг тиймэрхүү төлөвлөгөөгөр нэг хэсэг амьдэрсэн юм байна л да. Тэгээд харамсалтай мэдээ юм бол яг тэр үед тэгж өөрөө оролдож хийжсэн кинонод бол яг бүрийн хэмжээний кино болж чадаагүй. Гэхдээ өөрт нь бол мэдээж том дуршлаг болж үлдсэн байгаа. Мэргэжлийн найруулагч нэртэй болсноос хойш
Мэн Тарантино ах бол 8 ширхэг кино гаргаж ирсэн юм байна. 1992 оноос хойш. Одоо та бүхэнд ингээд ямар нэртэй кино те одоо ингээд ямар хизээ гарч ирсэн гэдгийг дэлгэцнээ харуулж байгаа ингээл гарч ирсэн юм байна. Яг нэрийн сайн мэдхгүй ч гэсэн ингээд хэсэг мэсгийг нь бол мэдсэн ингээд хайлтмал. Холливуудад нэгэн удаа яг кино нь бол түүний 9 дэх кино болж гарч ирж байгаа. Харин 9 дэх киногийн бид нар яг нөгөө кино театрт буюу яг гарч иг үеэр нь үзэх бас боломж олдож байгаа юм байна. Би одоо ингээд нэг өөрийн би даасан 10 кино гаргаад энэ кино урлагаас зодог тайлнаа гэд хилцэн л имэйл даам гарцсан. Тэгээд тэр одоо 10 кино нь одоо 9-т нь ингээд тоогоо олцсон, бэллээ олцсон байж байгаа. Одоо тэгэхээр ч нэг кино гараад нэг кино гаргаал манайх кино ертөнцөөс зодог тайлах болчиход байгаа гэсэн үг л дээ. Яг энэ киноны үйл явдал нь бол нэлээд тийм аимшиг тэргээс санаа авч ер нь бодит амьдрал дээр болж исэн тийм аимшиг тэргээс санаа авч хийгдэж байгаа кино юм байна. Хийгдсэн кино юм байна. 60-аад оны сүүлээр энэ нэг Чарльз Мэнсон гэдэг нэг Холливуудын тэрээр алдартай гэмт хэрэгтэй байсан юм байна л да. Ер нь бол тийм сэтгцийн эрүүл сэтгцтэй биш тийм гаж сэтгэлгээтэй дээрээс нь мансууруулах бодис хэрэгэлдэг тийм нэг алуурчнаас санаа авсан юм уу да. Тэр үеийн тэр болсон хэрэгээс санаа авах нь цаашаа ер нь тэр үед дээр тулгуурлаж хийгдсэн кино юм байна л да. Тэгээд 1969 оны сүүлд Sharon Tate гэдэг нэг бас алдартай Холливуудын эмэгтэй жүжигчин байсан юм байна л да. Чарльз Мэнсон гэдэг бачка гертэн зүгээр дайрж ороод шөнийн цагаар дайрж ороод найз залуу гертэн байсан гэрийн үйлчлэгч өсчин өв залгаамжлагч ер нь гертэн байсан ингээд бүх хүнийх нь амийг хүнөтэн зав бүр ингээд мэдрэлийн тийм амир тийм эвгүүл гар байсан юм л да. Би одоо та нарт тухгүй бичлэгийг харуулах болно. Tell me in a sentence who you are. Nobody. I'm nobody. I'm a tramp, a bum, a hobo. I'm a boxcar and a jug of wine. And a straight razor if you get too close to me. Тэг хамгийн тэр өрөвдөлтөнд тэр Sharon Tate гэдэг эмэгтэй жүжигчин өөрөө 8 сартай жирэмсэн байж таарсан юм л да тухайд. Тэгээд гертнээс бүхний налчаад тэр Sharon Tate-ийг ганцаараа гинүлдээсэн чинь ганц үлдсэн хүн чинь тэгээд ам гуйштай ядаж намайг хөнөөлөхэд хүүхдийн минь харж үзээч мүзээч гээл ам гуйсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөөдөг чинь ингээд сэтгцэн ингээд юутай болохоор зүгээр нөгөө хүүхдтэй хамт ингээд алцсан. Тэгээ бүр 16 удаа хутгалдаж алсан гэж байгаа байхгүй бүр тийм аимшигтэй хэрэг 1969 онд Холливуудад болж исэн юм байна. Баригдаад цаазаар ахуулах ялс сонсоод тэгээ жисэн чинь 1972 онд Калифорниа мужид цаазын ялыг байхгүй болгоцсон чинь нөгөөдөг чинь насаараа яллагдах тийм ял аваад тэгээд бүр саяхан буюу бүр 2017 онд 2 жилийн өмнө нас орсон юм байлээ. Тэгээ муу хүн өгтүү гэж үнэн байгаас бүр 69 онд тийм хэрэг хийчээ. Тэгээд одоо 2017 хүртэл шоронд ингээд зөв зүгээр амьдарч байгаа үг чинь ихээр. Тэгээд яг энэ гэмт хэрэг нь яг юутай холбогдож одоо энэ Холливуудад нэгэн удаа гэдэг кинотой яг яаж холбогдож ингээд гарахыг нь бол сайн мэдэхгүй л байгаа юм л да. Ямар ч байсан холбогдно гэдээ тэгсэн байгаа. Тарантино ах тэгээд 7 сарын хэдэнд ч үлээ бас нэг саяхан ярьслаа өгсөн юм байна л да. Тэгжсэн наа киноныхаа талаар ярьжсэн наа. За энэ ингээд миний стик кино болж гин. Би одоо 10 кино игээд зодог тайлна гэж хэлсэн. За ер нь энэ кино гайгүй явчих юм бол ер нь 10 дахь хийгээд байгаа шаардлага байхгүй ч юм уу дөө гэж ухааны юм ярьсан байл та. Тэгсэн чинь яас нөгөө фэнүүд нь яа энэ ингээ сүүлийнхэн кино гэж тааруул яана. Ер нь энэ кино фейлдэд 10 дахь кино нь гараасаа ухааны бас нэг тиймэрхүү үйл юм болсон юм байна. За тэгэл яг энэ Холливуудад нэгэн удаа гэл киноны талаар би иймэрхүү мэдээлэл бэлтгэлээ та трейлерыг бас ингээд үзсэн баг. Тэгээд IMDb дээр бол нэг иймэрхүү үнэлгээ авсан бол Rotten Tomato дээр бас нэг иймэрхүү үнэлгээ авсан байна гэдэг чинь энэ кино бол яг л манай Тарантино ахын өмнөх 8 кино шиг бас ингээ сайн кино болсныг батлаатж байгаа юм шиг яагаатж байгаа юм шиг нэг тиймэрхүү дүгнэлт болчиход байгаа юм л да. Тэгээд бид нар болохоор 8 сарын 23-наас энэ киног бас үзээд өөрөөсдийнхөө дүгнэлт хийж болох юм билээ. Гэхдээ яг анх удаа энэ Тарантино ахын киног үзэж байгаа хүмүүст бол бас нэг тийм шууд таалагдах нь хаашаа чи нэг тийм гайж юм шиг сонин санагдаж магадгүй. Гэхдээ гол дүрийн хоёр жүжигчин маань Джек Мек байгаад байгаа болохоор бас гоё монголчуудад бол нэлээд дотнол байх бах гэж бодож байна. За тэгээ нэг тиймэрхүү л энэ да. 8 сарын 20-ны орой 8 цагт Instagram дээр нөгөө giveaway-ха ялагчдыг тодорволчихно. Тэгээд нэг ингээд кино булангийн нэг дугаар нэг иймэрхүү байла. Би нөгөө киног ингээд хүнтэй амир ярих дуртай. Тэгээд ярих хүн нэг олдоод идэх болохоор
Ингээд бичлэг хийгээл та хэдэд ингээл мэдээл болгоод хүрээ гэж бодлоо. Дараагийн удаа би өөрийнхөө үзсэн киног ярина. Үзээгүй киногоо 2 удаа ярьчлаа. Ингээд кино болон дууслаа. Лайк дарж дэмжээрэй. Энэ бичлэгийг лайк дарж дэмжээрэй.